гадаадд амьдрах гэж ирэхээс өмнө хэрвээ мэдчихсэн бол Монголд одоо оюутан байхдаа, сурагч байхдаа ер нь хариуцлага айгүй бага урдаг байхдаа цаг завтаа байхдаа ямар нэгэн зүйлээр мэрэгч яахгүй явдаа гэж одоо айгүй харамсаж байна. За тэр нь одоо юу ч байж болно. Гут засвар, цаг засвар, дархан, барилгын жижиг сажиг юм хийдэг, засвар, сантехник, цахилгааны жижиг сажиг юм хийдэг ч юм уу те. Тиймэрхүү юмар мэрэгсэн байсан бол одоо ажлынхаа хажуугаар нэмэлт орлого сайн олох боломжтой. Энд чинь бол тэрний үнэлгээ нь бол айгүй өндөр шүү дээ. За тэгээд бүр тэрийгээ цаашдаа үндсэн ажиллаа болгоод дуртай зүйлээ хийгээд ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бол илүү цаг завтай тиймэрхүү явж болохоор л байдсан байна. Ер нь Америкт ялангуяа. Тэгэхээр одоо хүн болгон, хүүхэд болгон нэг хуульч, эмч, улс төрийн ажилтан ч юм уу тиймэрхүү юм болоод шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр манай залуучууд сургууль сурах буруу гэж байгаа юм биш. Гэхдээ сургууль сурахын хажуугаар энэ чадваруудаа илүү сайн хөгжүүлээрэй гэж